Meet and Meet хятад шорлог Малатай шөлний ресторанд орж байна. Хүйтэн пив халуун шорлогны төг зохицлыг мэдрээрэй. Гайхалтай. Эбидандуудын зам эсрэг тул Meet and Meet. За сайн байцгаана үзэгчтэй. Манай Free podcast-ийн ээлжид нэгэн дугаар эхлэхэд бэлэн боллоо. За энэ удаагийн дугаар маань зочинтой байгаа. За өнөөдөр бид нэр зочид буудлын үйлчлэгээ, ерөн зочлог үйлчлэгээний талаар ярихаар би зочлог үйлчлэгээний салбарын судлаач Бэ Халиуныг урьж оролцууллаа. Танд баярлалаа. За урьж оролцуулсан баярлалаа. Өнөөдрийн Монгол орны зочлог үйлчлэгээний байдлын талаар яриагаа эхлүүлэх зүгээр баг л та. Зочлог үйлчлэгээний салбарын тэ өнөөгийн байдал одоо жуурстын ялангуяа зочид буудлын өнөөгийн хөгжил ер нь ямар шатанд авч байна. Зочлог үйлчлэгээний салбар гэхээр ерөнхийдөө нөө зочид буудал, хоол ундаа, катеринг гэдэг энэ бүгдийг ингээ хамруулад ойлгочихж байгаа. Миний хувьд болохоор илүү яг энэ зочлог үйлчлэг салбарыг бүхэлд нь төлөөлж ярихаасаа илүү зочид буудлаа илүү төлхөө ярил арай төхөн болох байх. Ягаад гэвэл яг энэ чиглэлээр би өөрөө ажиллаж байсан судалж байгаа хүний хувьд тэгээд зочид буудлуудын хувьд бол ерөнхийдөө сая юу байсан бэлээ. Монголын статистикийн үндэсний хорооноос 2020 онд гаргасан тооллого судалгаагаар одоогоор бол Монголд бол нийтдээ 442 зочид буудал ерөнхийдөө үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн тийм тоо баримтыг сайхан харж илаа. За тэгээд энэний болохоор зэрэглэлтэй зочид буудал нь их цөөхөн. Тэр тусмаа одоо өндөр зэрэглэлийн зочид буудлууд бол дөнгөж одоо 8-5 одтой 10 ширхэг одоо 4 оттой зочид буудлууд бол үйл ажиллагаа явуулж байна гэд байдалтай бол байгаа одоогоор. За тэгээд сүүлийн жилүүдэд ер нь баг ковидаас өмнө штэ тий ер нь бол баг жил болгон олон улсын одоо шин гоё сүлжээ буудлууд нэг нэгээр ингээл нэмэгдээ яваад гэсэн. Энэ нь болохоор яг манай зочид буудлын салбарын хөгжилд айгуу том одоо хувь нэмэр оруулж байгаа гэж бол боддог. Тэгэхээр одоо тухайн олон улсын зочид буудлууд орж ирснээр мантуудын зочид буудлууд өрсөлдөх чадвар өсөж гин тэ тэднээс суралцж гин хамтдаа хөгжиж гин. Тэгэхээр ер нь бол яг буудлын бол өнөөгийн байдал бол ерөнхийдөө яг нөгөө хүүхдээр бол нөгөө хөгжлийнхаа тэ хөлд ороод яг нөгөө хөгжлийнхаа явцтай явж байгаа болоо үзэр би боддتي. Тэгээд яг манай зочид буудлын хөгжлийг бас одоогийн яг энэ байдлыг тодорхойлоход бол хамгийн чухал одоо бол манай үйлчлүүлэгч нар яг энэ үйлчлэгээ авч байгаа энэ хэрэглэгч нар өөрсдөө аяга хэрэгсэн болсон тий. Өөрсдөө одоо хэрэгтэй юмаа шаарддаг болсон. Тэрэнд нь манай одоо үйлчлэгээний байгууллага манай аяга хурдцтай бол хөгжиж байгаа. Яг ийм дүр зураг бол надад харагдтiin. Зочид буудлын зочлог үйлчлэгээ зочид буудлын салбарт хүний нөөц нэлээ ер нь манай энэ үйлчлэгээний салбарт хүний нөөцийн асуудал нэлээ тулгымцсан асуудал болоод байгаа юм л да. Байнга солигдчихлээ гэдэг нэг нэрэл жоох ажиллаж байгаа л яваад өгдөг те. Тэгэл тэгэхээр нөгөө дахин сургадаг. Тэгэл одоо сургалтуудыг ингээл байн зохиодагаа харагддаг л та. Энэ тал дээр ер нь яагаад юм доктор гэдэг юм бол зочид буудлын салбарт ажиллаж байгаа юм. Тэгээд сургахад одоо ямар асуудлууд гардаг юм бол зочид буудлын яг нөгөө юун дээр форум ч юм уу тийм хилцүүлэг яг энэ салбарын хэмжээнд бол энэ асуудал байн хөндөгддөг байхгүй. Хүний нөөцийн асуудал докторгүй байна. Хүний нөөцийн одоо хомсдол бий болоод байна. Гэх жишээний асуудлууд байн хөндөгддөг. Тэгээ яг энэний нөгөө нэг үндэс суурь нь юу юм бэ гэдэг юм ингээд докторцон гаргацсан юм бол одоогоор миний байдлаар бол олж уншаагүй ямар нэгэн тийм судалгааны бэлтэн тий. Гэхдээ миний харж байгаагаар болохоор ингэж хардсан шүү дээ. Зочлог үйлчлэгээний салбар өөрөө нөгөө яг үнэлгээ одоо үнэлэмж айгу багтай байдаг. Тэгээд судалгаагаар бол яг тэр одоо зочлог үйлчлэг салбарт ажиллаж байгаа нийт ажилчдын дундад цалин 600 мянга гэдэг гэж гарсан байгаа байхгүй. Тэгэхээр бас бага шүү дээ. Тийм. Тэгэхээр 600 мянган төгрөгийн цалин яг энэ үйлчлэгийн салбарт ингээд яг энэ манай зочлог үйлчлэг салбарт байгаа учраас мэдээж их сургууль төгссөн хүмүүс ч юм уу те ер нь амьдрал залгаж байгаа хүмүүс манаас яг энэ үнэлгээгээр явахад нэгдүгээр бас үнэлэмж бага учраас мэрэгжил сонголт айгу бага байдаг байхгүй. Тийм ч учраас сүүлийн жилүүдэд маш олон их сургууль аялалж ажиллал болон зочид буудлын зочлог үйлчлэгээний менежментийн ангууд хаагдсан байхгүй. Одоо бол харин гарцсангүй буцаад бас сэргэж байна. За тэгээд тийм учраас одоо мэрэгжлийн хүүхдүүдийн хомсдол бий болсон учраас оронд нь нөгөө мэрэгжлийн бус санхүүгийн чиглэлээр сурцсан те эсвэл инженер хүүхдүүд энэ төр орж ирээд жоохон хэлний мэдлэгтэй болчгороо зэрэг нөгөө манай үйлчлэгийн салбарын гол шалгуур нь тэр байдаг байхгүй. Ороод ажилдаг. Тэгэхээр тэд нар болохоор зэрэг нөгөө карьер хөгжлөө харахаасаа илүү зөвхөн яг нэг юм хөгжлийн шат олгоод харчдаг байхгүй. Яг энэ одоо ресепшник ч юм уу те эсвэл нөгөө нэг үйлчлэгээний одоо тэр зөөгч супервайзер гэдэг энэ зэрэг ажлуудыг. Тэгээд дөнгөж төгсөөд хүүхдүүд маань орж ирээд дараагийн хаяа жинхэнэ мэрэгжил рүү орох ингээд нэг юм анхан шатныхаа одоо тэр юг болгоод орчдөг учраас докторгүй байгаад байдаг. Нэгдүгээр нэг юм шалтгаан байгаад. Яагаад тэгэхээр хэрвээ энэ нөгөө яг үйлчлэгээний зочлох үйлчлэгээний чиглэлээр сурсан хүүхдүүдтэй яг мэрэгжлийн хүүхдүүд маань өөрснөө одоо ингээд
ажлын байран дээр гарах юм бол илүү нөгөө нэг доктортой байгаад надад анзаарчихсан байхгүй. Миний яг ажиллаж байсан зочд буудлын ресепшн хийжсэн хүмүүс маань бүгдээрээ нөгөө нэг мэржлийн төгс учраас яг оюутан байхаас эхлүүлээд хүнтэй яаж харцгаа үйлчилгээний салбарт ажиллаж байгаа бол одоо би сэтгэл зүгөө яаж хүн уурлахад яах вэ гэж наад захын жишээний бүх сэтгэл зүй бэлтгэгдсэн байдаг учраас энэ мэржлийн хүмүүс хэрвээ ажлын байран дээр гарч ирэх юм бол одоо илүү доктортой байх боломжтой болох бах. Тэгэхээр мэрэгжил сурталчлах ажил бол эндээс ургаад гарч ирнэ л дээ. Одоо бол сүүлийн жилүүдэд нөгөө код бичих мэрэгжлийг бол бүр амар энэ аюух сурталчилж штэ тий. Одоо ингээл чиг хандлага бол код бичдэг болох чинь ингээд тэгэнгүүт энэ код бичих сургалтууд аюух нэмэгдэж чинь хүүхдүүд бэлтгэгдэд бүр ингээд сонирхоод эхэлж чинь манай дүүрсэл одоо 10 жилээ төгсөж байгаа хүүхд одоо тэр чиглэлээр сурна гэсэн явж чинь тий. Тэгээд бүр эсэргээрээ бүр эмгтэй кодчдаг эмгтэй одоо охтуудыг бэлдэн ч гэдэг юм. Энэ мэтчлээ энэ нийгэм өөрөө юм нэг юм мэрэгжил сурталчлах юм давлгаа өөрөө бас аяг хүчтэй байт юм байна гэж би анзаарлаа л да. Тэгэхээр манай яг энэ салбар өөрөө бас салбарынхаа хэмжээнд мэрэгжлийг сурталчлах одоо зөөгч гэдэг албан тушаал зүгээр нэг хоолыг энэ галтгооноос аваад үйлчлүүлэгчд хүргээд өгөх тухай бол биш дээ. Энэ бол ардаа маш их одоо өөр сэтгэл ханамж, өөр давуу талууд маш их байдгийг гэдгийг болвол энэ мэрэгжил сонгож байгаа залуучуудад бас айгу ойлгуулж өгөх хэрэгтэй байх. Тэгэх юм бол яг энэ ажлын байрандаа илүү нөгөө доктортой ажиллах тэгээд орсон ажилдаа нөгөө карьер хөгжлөө олж харах, тэндээсээ цаашаа дэвших гээд тэр зүйлүүдэд хүүхдүүд өөрсдөө орчилж харах. Сургалтын тал дээр бол энэ бол бас тусдаа айгу том бас нэг хэсэг болчихж байгаа нэ тренингийн хувьд бол туршлага үйлчилгээний салбарт бол одоо нэлээд том гол суурь нь одоо барилгаар бол ундааман гэж ярьдаг ч гэдэг маш том суурь эд. Зочид буудлын бизнес чинь өөрөө айгу онцлогтой. Тэр чинь 24 цаг тэнд ингээд бизнес үйл ажиллагаа явж штэ 24 тасрахгүй ирэх байхгүй. Дээрээс нь хүний амьдрал болдог юу л байна? Тэр бүгд тэр байшин дотор болж байгаа байхгүй. Баяр, баясал, гой нэг өвчин зовлон одоо хин нэгэн одоо хайртай хүндээ хурмын одоо гэрлэх санал тавьж гин баяртай үйл явдал болж гин буйны ажлын зохион байгуулж гин одоо нөгөө цайлгын зохион байгуулж гин гих мэтчлийн жагуун ихтэй бол бүх зүйл төр барилга дотор явагддаг учраас тэнд ажиллаж байгаа ажилчдын сэтгэл зүг одоо бэлтгэх хамгийн чухал байдаг. Тэгээд ер нь бол яг сургалтууд бол тухайн ажилтныг бол яг үйлчлэгэн дээр бэлэн сургалтуудыг бол 3 төвшөнд бол явуулж үзэх хэрэгтэй гэж ерөнхийдөө байдаг. Нэгдүгээрт нь болохоор зэрэг нөгөө шинэ ажилтныг ажлын байран дээр даадах одоо дадлага жуулах ориенташн сургалт гэж байдаг. Би нөгөө Хилтон зочид буудлын ориенташн сургалтын хөтөлбөрийг харж байсан. Тэр нь болохоор бүтэн 3 өдрийг яг тэр ажлын байран дээр зөвхөн бэлтгэж зарцуулдаг. Одоо л яг манай буудлуудад яадаг вэ гэхээр шинэ ажилд ороод ирдэг. Ярьслага авангууд за яг дэжгүй охин байна. Аваад үзье. 3 хоног ажиллуулад үзье гэд шууд ажлын байран дээр нэг туршлагатай зөөгч ч юм ингээ таалдуулцдаг те. Тэнгүүд нөгөөгч ямар сэтгэл зүйн бэлтгэлгүйгээр шууд ажлын байр дээр ингээ гараад ирж байгаа байхгүй тий. Тэгэхээр тэр болохоор зэрэг тухайн хүүхдэд одоо тухайн хүүхд ч байх тухайн шинэ ажилтнаа шок болдог. Тэгжээс нөгөө гинт ажилчдыг алга болдог гэж ярьдаг бид нар тий. Гэтэл тэр нь өөрөө тухайн ажилтан чинь нөгөө бэлтгэгдээгүйгээр гинт ажлын байран дээр гараад ирэхээр чинь тухайн ажилласаа ингээд одоо шок авангуудаа юу ч хэлэхгүй алга болдог кейсүүд бол байдаг. Тэгэхээр шинэ ажилтныг ажлын байран дээр бэлтгэж байгаа бол ориенташн сургалтыг зохион байгуулах. Тэр нь юу хэлэх вэ гэхээр одоо тухайн ажилтан ямар хүүхд ямар компанид ажилд орох гэдэг нь тий тэрийн сайн танилцуулдаг. Нэг бүтэн өдөр компанитай нэргэн тойрон одоо тэр хамт ажиллаж байгаа ажилтнууд бусад ажилчтай. Хоёрт нь болохоор хоёр дахь өдөр нь болохоор зэрэг юу яадаг гэвэл ер нь олон улсын бодлууд маань айгүйх програм ашиглах хэрэгцээ гардаг. Олон улс гэлтэг манай дотоодын бодлооч гэсэндээ property management system буюу тий тухайн өрөөний тэр property-гийнхаа одоо удирдлагын систем гэж маш том систем байдаг. Одоо санхүү манхүү, ресторан, front office бүх одоо алба бэлц хоорондоо уялдаж ажил. Энэ систем, application одоо технологийн юу л бүх юм нэг өдрийг зарцуулж ингэж зааж өгдөг. Тэрнтэй танилцуулж дотносуулдаг тий. Тэрийг ажлын байран дээр нь биш одоо back office-та шууд зочинтой нүр тулуулахгүйгээр өөр одоо сургалтын өрөөндөө ч юм уу те яг ингээд бэлтгэдэг. За 3 дахь өдөр нь болохоор одоо тэр хүүхдийн ур чадвараар нь бас одоо нөгөө стандартуудаар нь те яг хүнтэй чи ингэж мэдлэн ингэж утсанд хариулна гэд энэ мэтчлээ ингээд 3 өдөр тэр хүнийг ажлын байрнаас нь тусна одоо бэлтгэсэн тийм газар одоо ориенташн сургалтыг хийсний дараа ажлын байр руу гаргадаг байхгүй. За өөр сургалтуудын хувьд бол мэдээж тавтан сургалтууд бол байнга явах хэрэгтэй. Ерөөсөө л нөгөө сургалтаар л одоо ингээл одоо нүднийх нь хайшин тий. Гэтэ сургалтаар л ерөнхийдөө анималчж үйлчлэгээ бол ингээд тэгш явах хэрэгтэй. Тэг учраас сургалтуудыг тэгээ сар болгонд явуулах хэрэгтэй. За дээрээс нь сургалтыг гинт сургалтыг бол ажилтад зарлаж бас болдгүй юм билэ.
Тэгэхээр зэрэг нөгөө ажил ихтэй байхад нь байнга сургалтаар шинэ юм сур гэлтэй ингээд байгаа юм шиг аягүй ажил дарамт үүсгдэг тухайн ажилтнаа хийх ёстой юмнаас ахаад нэг өөр юм хийх ёстой юм шиг тийм сэтгэл зүйс ачаал үүсгдэг яг үнэ. Тэгэхээр сургалтыг маш сайн төлөвлөх ёстой. Албаны менежерүүд хоорондоо уялдаа холбоогоо сайжруулах ёстой тий. Тэгээ үйлчлэгээнээс гадна тэр нөгөө гал төмөр гарвал яах вэ? Хажууд нь аюулгүй байдлаа. Тийм яах вэ тий. Хажууд нь зочин ухаалтаа унчвал яах вэ? Хоол идчихсэн гахчвал яах вэ? Хин юу хийх вэ гэдэг тэр бүх байдалд одоо нөгөө хагас зэрэгчлэлийн байдал гэдэг шиг хин юу хийх ёстойгоо л мэдчих ёстой учраас тэр зэрэг одоо ерөнхий сургалтууд бас одоо 6 сар тутамдаа ч юм уу тий тогтмол бол явж явах ёстой. Тэгэхээр бол юу ахна вэ штэ програм дээр хэрхэн ажиллах одоо зочдлын дээр одоо нарийн схем програмууд дээр хэрхэн ажиллах дээрээс нь бас шаардлагатай одоо бусад сургалтууд анхны төсвийн сургалт ч юм уу бас орох нь штэ тийм ээ. Тэр сургалтуудыг яг зүгээр нэг бичиг баримтын хэмжээнд нь бэлдээд орхих биш тий яг л сургадаг сурсан зүйлсээ буцаад тест авдаг, шалгадаг. Тест нь одоо юу гэдгийг тестэнд 80 авч иж шалгалтандаа тэнцэнд үзээд ажлын байр нөрөглүүлдэг те. Тэрийг нас KPI үнэлгээ буюу нөгөө цалиурамшууллын системтэй холбоод өгчдөг ч юм уу. Тэгж авах хэрэгтэй л та. За их нарийн процесс байт юм байна. Гаднаас нь харахад бол айгүй энгийн харагддаг байхгүй те. Тэгэхээр ингээд яг юм дотор орохоор бол юм нарийн процесс байт юм байна. Тэгээд хүний нөөцийн асуудал бол яалтчгүй ганцхан зочд бодолч биш ер нь үйлчлэгийн салбарт айгүй чухлаар яригддаг асуудал та. Таны судалгаануудыг би уншиж байсан юм аа. Таны судалгаанууд илүү нөгөө зочд бодлын борлуулалт дээр нэлээд төвлөрсөн байх шиг харагдчихсэн. Та тэр талаараа бас ярил зөвчтэй хуваалцах зүг байна. Тийм борлуулалт болохоор юу байдیں۔ Ер нь зочд бодлын яг одоо энэ ажлыг зочд бодолд ажиллаж байгаа ажилтан бол ганцаарчлсан нөгөө бие даасан тоглолтыг бол хийх боломжгүй. Одоо өөрийгөө зөвхөн харууллаа л да. Одоо би жишээ нь борлуулалт хийгээд байлаа гэхэд би борлуулалт ингээ ганцаараа хийгээ борлуулалт өндөрөө энэ миний одоо ажлын үр дүн гэж хэлэх ямар ч нөгөө боломжгүй байдаг. Бүх одоо процесс тэнд явж байгаа ажил бол дандаа нөгөө багийн үр дүн байдаг. Борлуулалт сайн хийлээгээд одоо сая миний ярьсан бэлтгэх зан ажилчид араас нь саппорт өгстэй тий. Гэх жишээ нь ингээд бүх одоо хамгийн одоо том удирдлага ерөнхий менежер одоо тий үйл ажиллагаа хариуцж байгаа ерөнхий менежерийн ажил хүртэл одоо лобби нийтийн цэвэрлэгээ зогсож байгаа үйлчлэгч хоёрын хоорондын үр дүн тэр хоёрын ажлын үр дүн хоорондоо шууд уялдаатай байхгүй. Тэгэхээр зэрэг зочд бодол бол багийн тоглолт айгуу сайн явдаг. Тэгээ борлуулагч нар бол ерөөсөө яг тэр үйлчлэгээний багаас маш их саппорт авч ажилладаг юм хүмүүс байдаг. Тэгээд борлуулалтын дээр болохоор ажиллахдаа юуг илүү эхлээд нь тодорхойлох хэрэгтэй юм шиг байдیں۔ Манай зочд бодол одоо бизнесийн гол одоо амжилтын төлхөөр нь нөгөө байршил гэж ярьдагтай адилхан тухайн зочд бодол юм уу тухайн одоо ресторан бизнесийн зочлогчны бизнес эрхэлж байгаа хүмүүс локейшн хаана вэ те байршлаа өөрөө мэдрэх хэрэгтэй. За хотын захтаж байж болно хотын төвдөө одоо хаан ч гэдгийг байсан ч гэсэндээ тэрийг за манайх одоо хотын төвийн бодол биш юм чинь ингээд хотын төвийн бодлууд угаасаа дүүрдэг манайх бол угаасаа ингээд суухан орно байршлаа аягуулсаа мэдрэх хэрэгтэй. Мэдрэнэ гэдэг нь манай иргэн тойронд хэн байгаад байна юу болоод байна те ойр орчноос ингээд цулаагаад авчих бизнес боломжууд юу байна. Тэр иргэн тойронд одоо ямар төрлийн бизнесүүд илүү байна. Бүр ямар хэдэн төрлийн одоо офис байна. Тухайн офисын дүүргэлтийн одоо хувийн хүртэл ямар юм ч гэдэг юм уу те дүүрэн офистай байх юм бол энэ одоо өдрийн хоолны борлуулалтыг боломж байна уу ч эсвэл тухайн бизнесийнхэн гаднаас харилцагч ирд юм уу орон нутгийн хурал зөвлөгөө орон нутгийн салбараас хурал зөвлөгөө зохион байгуулд юм уу гэдэг юм. Энэ нөгөө нарийн судалгаануудыг одоо тэр байршлаа бүр мэдэрсэн те тийм 5 км-ийн цаана 5 нь 500 м-ийн цаана тийм юм байгаа гэдэг 1 км радиустах одоо бизнесийн үйл ажиллагаануудыг бол бүгдийн бүр гартаа оролцсон мэдчих хэвээр. Тэрийг бол юу яавал бүр гой санагцсан нөгөө Улаанбаатар хотын газрын зураг гэдэг чинь те газрын зургийг гаргаж ирж байгаа радиус зураад би бол нөгөө нэг гэрээ их байгууллагуудад тэгж тогтоод өгсөн байхгүй радиус зураад эдрийг авна дараагийнхт нийшээ авна дараагийнхт нийшээ авна гэдэг бүр биш бол өөр төрөө байгаад одоо манай бодлоос хоол руу одоо 3-4 км-ийн цаанаага хүмүүс ч гэсэндээ бас тухайн байршилд хэрэгцээ шаардлага үүсчихнэ гэдэг юм. Ингээ радиусаар тэмдэглэе авах юм бол айгуу зэгцтэй байршлаа их сайн ойлгох юм шиг санагдтыг. Эхлээд нь бол борлуулалтын дээр бол байршлаа айгуу сайн ойлгох хэрэгтэй. Хоёрт нь болохоор бид нэр хинд тэ одоо нөгөө борлуулалт хийх гэдэг юм бэ гэдэг. Хинлүү чиглэх юм бэ тэ нөгөө таргет маркета зөв тодорхойлох хэрэгтэй. Гэр бүлээр ирэх гэдэг хүмүүст үйлчлэх гэдэг юм уу? Жуулчлаар ирэх гэдэг хүмүүст үйлчлэх гэдэг юм уу? Тэ эсвэл одоо бизнесээр байгуулгаар ирсэн индивидуал битаасаа аялагчтай төсөл үйлчлэх гэдэг юм. Тэгэхээр тэд нартэй зориулсан тэд нар юу хүсдэг гэсэн тэр хэрэгцээ шаардлагыг нь бид нөгөө буудалтаа бэлтцсэн байх хэрэгтэй. Тэрнээс гадна тухайн хүмүүсийн одоо нөгөө үйлчлүүлэгчнийхэн персона гаргана гэж бид нар ярьдаг. Тэр хүмүүс ямар борлуулалтын сувгийг ашиглаж
буудлаа сонгохын тий онлайнаар илүү буудлаа захиалаад байна уу travel agent-уудаар дамжаад байна уу гэдэг юм уу тий борлуулалтын сувгийг болон хаанаас мэдээлэл авч байна маркетингийн сувгаа бас бид нэр тодорхойлохын тулд эхлээд нь персонагийн тэр одоо target market-ийн персонаг тодорхойлоод тэндээс нь хаагур борлуулах уу хаагур сурталчилгаагаа хийх үү гэдгээ шийддэг тийм одоо суурь нь бол. Тэгээ борлуулалтын одоо яг нөгөө онлаараа ярих юм бол нөгөө сувгийг бид нэр шууд болон шууд бас ангилчдаг. Шууд гэдэг нь болохоор манай вебсайт, Facebook өөрийн одоо сувгууд те тэрийг одоо зөвлөж хэлэх юм бол жишээлбэл одоо үйлдвэрлэгч одоо газрын өөрийн нэрийн дэлгүүр гэсэн үг те нэрийн дэлгүүрээр зарж байгаа юм шиг одоо тэр борлуулалтыг бид нэр өөрийн шууд борлуулалт гэдэг. Одоо нэг юм үйлдвэрлэж одоо жишээлх юм бол би гацуур туцаад компани одоо хэрэглэгч байлаа гэж бодлаа гэхэд те тухайн төмсийг нэрийн дэлгүүрээс нь надад холдоод байхгүй манай гэрт ойрхон салбар байдгүй нэлээд хоолойштой. Гэхдээ хоёр дахь сонголт нь шууд бус буюу би супермаркетаас очиж авчдаг те тэрнтэй адилхан буудлуудаас шууд бус одоо борлуулалт буюу онлайн дээр бид нар бас байршуулдаг. Дээрээс нь travel agent-үүдтэй тур операторуудтай те ингээд өөрөөр сувгуудыг ашигладаг. Тэгээд онлайн шууд бусаад дахиад дотор нь ингээд задлуулаас онлайн travel agency буюу манай салбарынхаа OTA гэж ярьдаг. Нөгөө booking.com, agoda.com, hotels.com ийм сувгуудыг бид ашигладаг. Энэ миний нөгөө айгүйх ярьдаг саяхан бац өчтөрхөн шинэ нийтлэл оруулсан GDS систем гэж байдаг. Бас онлайнаар буудлаа зарна. Гэхдээ ямар ялгаатай байдаг вэ гэхээр зочид буудлуудын маань хувьд бол B2B буюу business to business хотелийн бизнесийг олон улсад үйл ажиллагаа явуулж байгаа travel agent-үүд юм уу эсвэл одоо хурал зөвлөгөөний зохион байгуулдаг MICE байгууллагын хүмүүс шууд одоо захиалга хийх боломжтой болдог ийм платформ бас байдаг. Нэгсэндээ холбоодог гэж байна шүү дээ. Холбоодог гэсэн. Тэгээд team систем байдаг. Online travel agency гэж бидний OTA гэж яриад байгаа систем маань бол манай бизнес шууд эцсийн хэрэглэгч рүү зардаг ийм сувг гэдэг байхгүй. Тэгэхээр business to B2C буюу business to customer гэсэн хувилбар онлайнд бол байж болно. За GDS гэж болно. За гуравт нь бол Meta Search Engine буюу одоо Trivago эсвэл нөгөө юу TripAdvisor гэх мэтчлээ. Энэ сувгуудаар нөгөө бид нар онлайн шууд бус борлуулалтын сувгууд гэдэг ингээд. Сувгууд бол мөн эсвэл одоо боломжууд бол нөгөө юм хөгжсөн гэдэг шиг хөгжсөн энэ үед бол янз бүр байж болно. Хамгийн гол нөгөө миний хэлгээд байгаа юм санаа маань байршлаа зөв тогтоох хэрэгтэй. Тэрэн дээр хин ирэхээ гэдэг буюу таргетаа зөв тогтоон. Таргетаасаа үүдэлтэйгээр борлуулалтын бол маркетингийн сувгийг л зөв тодорхойлох юм бол тэргүү судалгаа суурай сайн тавьсан бол ингээл зочдод орж ирэх тэр борлуулалтыг бол би тэгж л хийвэл илүү одоо амжилттай болно гэж хардаг. Зочд буудлын үйлчлэгээний дотоод стандарт гэж та бас нийтлэл бичсэн байсан тий. Тэр талаараа ярил. Тий. Одоо энэ борлуулалт ингээл ийгэл гүгээл энэ гүгээл хүмүүсээ урай сайхан ингээл бодолтой авчрал гой гэр хэлцэл хийгээл байна. Тэгэнгүүт тэр хүмүүс ирсэн хүмүүс нөө сая л хэлсэн уялдаа холбоо те ирсэн хүмүүс тултал үйлчлээд явбал манай одоо тавтан үйлчлүүлэгч те үнэн хэрэглэгч болно. Үйлчлэгээн дээр доголдвол тэгээд нөгөө борлуулагчийн манай судлаалсан Google-ээсэн гэрээ дахиж амжилтгүй болно. Эргээрээ бид нэр маш их хариуцлагад орох юм асуудал үүсэн те. Тэгэхээр яг өөрөө ч асууж байгаа нь дотоод үйлчлэгээний дотоод стандарт гэдэг бол яг энд цочлох үйлчлэгээний салбар сүүлийн хэдэн жил маш одоо юм хүчтэйгээр яригдж байгаа. Энэ зүйлийг манай салбар айгуу гоё ойлгоцсон учраас энэ заавал байх ёстойгоо буудлууд энэ чиглэлээр маш их сургалт авдаг болсон байгаа. Тэгээд энэ болохоор зүгээр яг Standard of Procedure буюу SOP гэж товчлоод хэлцдэг. Үйлчлэгийн дотоод стандарт, үйл ажиллагааны стандарт ч юм уу янз бүрээр орчуулдаг. Яг товчхондоо л юу хэлээд байна гэхээр одоо хоёлаа нэг буудлын reception байлаа гэж бодъё л да. Тэгэхээр одоо миний ээлж дуусаад би ажлаа чамд үлээл гэж өчөөд яваад өгөхөд өмнө нь 24 цаг ажилласан хүн чинь амрна штэ тий. Тэгэхээр ямар нэгэн нөгөө стандарт төсөөлсөн ч юм үйл ажиллагаа доголцсон байхад чамд ажлаа өгчөөд явахад хариуцлагыг одоо чи өөр дээрээ хүлээж аваад үлдгэнэ штэ. Тэгэхээр энэ нөгөөнийг тасралтгүй үргэлжилж байгаа бизнесийн одоо нөгөө хариуцлага алдаа мадаг гаргахгүй тул нөгөө үйлчлэлийн дотоод стандарт гэж заавал байдаг. Тэгээд би байна уу одоо чи байна уу хэн байх нь ерөөсөө хамаагүй те. Ерөөсөө тент үйлчлэгээ яг л чигэд явах ёстой л гэсэн тэрийг одоо харуулах. Жишээлбэл одоо үйлчлүүлэгч ингээд таалгаар ороод ирлээ гэхэд зочид буудлынхаа нэрийг эхэлж хэлээд өдрийн мэнд гэж хэлэх үү? Эсвэл өдрийн мэнд зочид буудлах хотел гэж хэлэх үү? Энд чинь өөрөө стандартаараа зааж өгсөн. Одоо бид нар ингэдэг штэ. Одоо нөгөө CEO руу орохоор сайн UB committee дээр хошин болгож хэлсэн боловч хэлжсэн штэ. Бараг орцоороо гарангуут л
CEO гэж тэгдэг болсон те гэ тэрэн шиг CEO давтаа морил гэдэг энэ бүр ингээ хоногшуулчихж байгаас те одоо миний хувьд бол Том харахаар Том гэл ингээл хүүхдүүд ингээд ойрлоод гэж мохоор хэлж болохгүй мэдчихэлдэг. Тэгэхээр зэрэг энэ өөрөө нөгөө нэг юм хоногшилтыг үүсгэж байгаа байхгүй. Тэрнтэй адилхан бид нар яг л нэг стандартаар хаалгаар орж ирсэн, уцаар ярьсан бүх манараа хандсан хэрэглэгчдэд нэгэн жигэд мэдлдэг байх хэвээр. Энэ бол ингээл стандартаараа заагаад өгсөн байдаг. За тэгээд мэдлэсний хандараа юу гэж хэлэх юм? Тэ тэр мөрийн ингээ бүгдийн сайхан стандартаар заагаад өгчдөг учраас сайхан ааштай ч хүн бэ, муухай ааштай ч хүн бэ тухайн үеийнхэн одоо сэтгэл хөдлөлөөрөө гэр бүл дээр ингээ муудсан ч юм уу тэ асуудалтай байгаа үедээ уурандаа хүнтэй мэдлэггүй байж болохгүй л гэсэн санаа. Дээрээс нь үйлчлэгээ үзүүлэхдээ одоо би бас сая нийтлэл дээр нэг тийм жишээ авч ирсэн. Жишээ нь нэг мундаг хурдан үйлчлдэг хүн болохгүй. За та өрөө зохиолсон уу? За гэл ингээд шууд өрөөнийхөө төлхүүрийг бичгээр нь шалахгүй өгөөд оруулчлаа гэж бодъё. Айгуу мундаг сайхан сэтгэлтэй ингээд нэг хурдан үйлчлэх гэж байгаа юм сэргэлэн ажилтан тэгээ оруулцсан. Гэтэл дараад нь ингээд нөгөө хүмүүс маань эргээд нөгөө нэг үйлчлүүлэх гээд ирэнгүүт одоо айгуу ажил хэрэгчтэй яг стандартаар барьдаг ажилтан зогсож ирсэн. Уучлаарай. Бичгээр нь чинь би шалгаж болох уу? Ингэж болох уу гэл ингээд өмнө нь шаардаагүй өмнөд дахиад шаардаад эхлүүл тэр хүний expectation ингээд тош унчих шүү дээ. Тэгэхээр хүлээлтээс давсан үйлчлэгээ гэдэг бол ерөнхийдөө дээд зэрэглэл үйлчлэгээ гэж хэлдэг болцоо одоо. Бүх амар гой юмар хангахаас илүү зөв хүлээлтээс нь л жоохон давч. Тэгэл лагшри гэдэг шиг тухайн үйлчлүүлэгчийн одоо хүлээлтийг нь ядаж давтдаг юм а гэхэд бид consistency жигэд байдлыг нь хангах те. Тухайн одоо байгууллагын нэр хүндийг яг юм доктортой байлгахад бол хамгийн гол одоо зүйл бол standard of procedure буюу одоо асууж байгаа үйлчлэгийн дотоод стандарт. Тэгэхээр энэ стандартыг бол бид нар orientation сургалт буюу анх тэр шинэ ажилд орж явах үед нэг заах хэвээр шалгалт авах хэвээр ойлгосоо бүгэн шалгах хэвээр дээрээс нь сар болгон тэрийгээр нь сайн дахин заах хэвээр ажилчдын өрөө ч юм уу одоо нүдэнд нь харагдах тэр одоо бүх газруудын стандарт юмнуудын байнга нүдэнд нь харагдуулж явах хэвээр. Тэгэхээр зэрэг яг энийг бол хүний нөөц ч юм уу эсвэл хүний нөөцийн менежер хөө бодлол тухайн одоо үйлчлэгээ харьцаж байгаа тэр менежер бол байнга шалгаж явах хэвээр өөртөө нөгөө нууц зочин байдлаар гэрээсээ ингээд залгаад уцаа зүг авч яана ч гэдэг юм уу тийм байдлаар жижигэн заавал юм нөхцөл олгох албагүй шүү дээ. Тэгэхээр жижигэн байдлаар байнга тэр consistency байдлаа шалгаж явах хэвээр. Тэгэх юм бол одоо үйлчлэгээний байгуул бид нар бол ер нь Монгол хүний нөгөө онцлогч юм бадрангуй штэ нөгөө халуунцтай хүний дор орох дурггүй гэлдэгдэг те тийм учраас бид нар үйлчлэгээний одоо энэ салбарт бас амжилтгүй явж байгаа тэр нь бол үндсэн нэг монгол хүний характер байна гэж үздэг байхгүй. Одоо Солонгос ч юм уу ингээ очихоор Вьетнам ингээл эдгт Япон ч ингээл те намайг Японуудтай сурдаг байхад ингээл санаа зомоор ингээ бүр ингээ хөвшил бол тэгэхэд манай монголчууд тэр нэг жоохон юм штэ хүний өмнө бүх их дурггүй те эл хүн загнуулахаараа нэг тийм дөрс гээл явцдаг ч хамгаалах тийм яг үнэ нөгөө шүүмжлэн за эндээс хүн би хэрэгтэй мэн аавдаа гэхээс илүү шууд нөгөө хамгаалтын үүсгээл ингээл өөрийгөө хамгаалаад эхэлдэг. Ингээд сонсоод хариулах биш те хариултаа биш бэлдсэн ингээд ярьдаг. Яг тэр характер өөрөө нэг үйлчлэгээний салбарт ингээ илрээд идэг учраас монголчууд үйлчлэгээн дээр ингээд нэг тийм гологдоол байгаад байгаа гэж нэг бас уншиж байсан. Тий, ер нь яг ийм юу яг миний өөрийн жишээн дээр гарч ирсэн л да. Намайг яг аялалд дагаж явж исэн. Одоо үйлчлэгээний стандарт хариуцдаг яг Монголд ингээд үе аяллаар ирээд ерөнхийдөө ингээд олон орноор ингээд аяллуудад явдаг. Тэгэл тэр чинь нөгөө нэг одоо шинэ Вьетнам, Таиландууд ямар байна, Хятадууд ямар байна, Япончууд ямар байна, ингээд монголчууд ямар байна гэхэд яг л таны ярьсныг л ярьсан л да. Ерөнхийдөө айгуу тийм юу их тийм бардам байна. Бардам тийм. Ер нь жоохон юм шүү дээ. Гэсэн тийм юу бол ярьж илээ. Бас бидний нөгөө бас энийг бас жоохон анхаарах хэрэгтэй юм шиг санагцсан. За тэгээд та түрүүний хариултууд дээр ярьж байхдаа тур оператор гэдэг нэг ярьсан шүү дээ. За би бол өөр аялал жуулчлалын салбарын хүн тэгэхээр тур операторыг төлөөлж асуух гэдэг юм л да. Бид нэр тур оператор зочд буудалтай орнд бол гэрээ хийгддэг. Тийм ээ. Одоо жилийн хугацаатай ч юм уу гэрээ хийгдээд одоо тэдэн зочин болгоно гэдэг. Энэ гэрээ ер нь хэр одоо балансаа барьж явдаг юм бэ гэдэг нь надад зочд буудлынхаа өнцгөөс бол айгүй сонир санагдаад байгаа. Яг нь тур оператор бол олон хүн болгоно, найрлуулах хямдруул гэсэн юмнууд бол ингээд явдаг тийм ээ. За тэр бол нууц биш. Зөвхөн зочд буудал талаас энэ нь яаж харагддаг юм болов? Тур оператор бол яг угаасаа манай зочд буудлуудын хувьд бол маш чухал сегмент тийм. Одоо масс бүний худалдаа гэдэг шиг те массчдыг автобусаар нүгдэг маш одоо дэмжлэг үзүүлдэг ийм сегмент байхгүй бид нар бол яалтчгүй кэрлж явах хэрэгтэй ийм хэсэг байгаа. Тэгээд тур оператор бол нөгөө зочид буудлуудын хоорондын гэрээ хийгддэг. Тэгээд харамсалтай нь миний ажигласнаар гэрээ маань айгу жижигрийн байдалтай хийгддэг.
ямар ч байсан гэрээ хийх ёстой гэж үздэг бид нарт ингээл гэрээ хийждэг. Ер нь тийм үзэл байдаг шүү дээ. Гэрэл хийх. Гэрэл хийх ёстой. Хамгийн сонирхолтой нь тэр гэрээг яаж ийм гэхээр ерөөсөө нөгөө нэг юм юугаар нь л ойлгочдөг хүмүүс. Хавсралтад байдаг. Хямдралтай одоо үндсэн үн хямдралтай үн гэдэг юм хоёр хавсралт байдаг. Тэрийг л ингээл хараад окей гээл ерөнхийдөө тур операторууд маань за үн бол боломжтой ирлээ хамтран ажиллах боломжтой юм ингээд ойлгож. Гэтэл гэрээ маань амар урт 3-4 удсан байгаад байдаг. Тэрэн дотор цоцлуул яах юм эрт ирүүл check-in check-out-аас цагаас өмнө early check-in late check-out байвал яах юм ч гэдэг юм уу те агүй олон заалтуудыг ингээд оруулсан байдгийг манай хэд маань анзаардаггүй байх тохиол их гарч ирсэн. Жишээлхэн бол нөгөө нэг одоо наадам марчин peak season хүн болгоны л яг нөгөө орлогын хамгийн гол үе гэдэг учраас бид нар зэндээ нөгөө policy дээр аягүй хатуу байдаг. За одоо яг ирэхээс нь хэдэн хоногийн өмнө cancelдвал нэг өдрийн бүтэн one night fee бол одоо торгуулаар тавина гэдэг гэрэн дээр байдаг. Яг тэрнийхэн дагуу cancel донгууд нь гэрэний нөгөө нэхэмжил явуулахаар эний чи анзаараагүй ч гэдэг юм уу та нар одоо урт хугацааны хамтын ажиллагаа бодоод энэ удаадаа бити аваач гэдэг юм уу те ингээд хүсэлтүүд орж ирдэг. Тэгэхээр зэрэг яг тэр нөгөө хийгдсэн гэрээ маань гэрэний нарийн заалтаараа ер нь явах тохиолдол байхгүй гэж хэлж болно. Осолдохгүй гэрээний үнэ бид нар яг сайн барина. За манай тур операторууд маань гэрээгээ бол бас сайн төлбөрөө бол бас хийн. Ганц нэг бас хэцүү төлбөр жил 2 жил дамдаг компаниуд бас байдаг те. Тэр ерөнхийдөө бол нөгөө тэр яах гэж гэрээн дээр гэрээ идэм бэ те. Гэрээний тэр нөгөө нарийн заалтуудыг оруулд юм бэ гэдгээ бол манай тур операторууд бас ойлгоод бодлуудаа ч гэсэндээ бас тэр олж болох байсан боломжтой орлогыг одоо олж чадаагүйгээс үүсэж байгаа тэр зүйл дээр нь бас тодорхой хэмжээнд бас хариуцлага өрөөд те тэр торгуул бас төлөхөл бас зүгээр юм болоо гэж би боддог. Тэр бол ер нь баг төлөгддөггүй гэж хэлж болно. Гэтэл гэрэн дээрээ заасан байгаа. Хэрвээ үнэхээр л гэрэн дээрээс сонирхолгүй байвал анханасаа гэрэндээ оруулахгүй байх талаас өөр дискшн, өөр negotiation хийж болох байхгүй те. Заавал тэнд ингээ оруулахгүй. Дээрээс нөгөө намайг яг юун дээр ажиллаад би нэг юм ажигласан нөгөө баг уйлралт ер нь бол нөгөө бодлууд маань 40 багтаа олчдаг тий угаасаа жуулчдаж багасчдаг. Тэнгүүд манай тур операторууд ингээд өрөөг нь аялал зарах гад ингээд авиг хичээдэг тий. Тэнгүүд тэрэн дээр нөгөө хотел талаасаа бас юу яавал их зүгээр юм уу гэж би харж ирсэн. Хамтрах нэгэнтээ бид нар хотелийнхаа бизнесийг зарж ийн гэж харахаасаа илүү хотел тур оператор хоёр нийлээд нэг багц пакэжийг олон улсын зах зээл дээр ингээд борлуулж байна гэдэг үнцөөс нь бас харуул их зүгээр юм шиг санагдчихсэн надаа. Тэгээ одоо өвлийн үнэн дээр нь юу гэдгийг яг одоо ийм үнээр ийм accommodation одоо байж байх боломжтой бол бид нар маш боломжийн үнээр зах зээл дээр тий олон улсад өрсөлдөх юм зах зээл дээр ийм боломжийн үний өвлийн аялал жуулчлалаа. Өвлийн аялал жуулчлалаа бүр болио гэхэд мис хийсний одоо нөгөө гой ивентүүд Томатоны баяр гэл хоньны ноосны баяр гэл ингээл өсний баяр тэмээний баяр яг үнэн тийм баярууд дээр ялангуяа ингээд хотелууд дээр бүрийн таа зүнтэйгээр ингээд гоё ийм хамтрах тийм нэг баг болж тустай бизнес хийсэн. Бид нарт энэ юу л их дутагдаад байгаа юм л да. Одоо communication гэж ярьдаг. Уялдаа холбоотой байдаггүй те. Нислэг нэг өөр юм ярьдаг. Жишт буудал нэг өөр юм яриад байдаг. Тур оператор нэг өөр зүйл яриад байдаг. Дунд нь ирсэн жуулч ингээ гайхаад босчдөг те. Нислэгүүд нэг жишээ тэмээний баяр, мөсний баяр хоёр яг нэг өдрийн зайтай болж байгаа шүү дээ. Нэг нь хөвсгөл, нэг нь өмнө болж байгаа шүү дээ. Гэтэл ирсэн жуулчин бол хоёуланг нь үзэх гээд байгаа байхгүй юу? Гэтэл хитрхи шахуу нөө хуваар нь тавигдаад одоо яг чинь тэмээний баяр нь мөсний баяр нь 3 хоног болж дуусаад шууд дуусж байгаа өдөр тэмээний баяр өмнө говьд хэлж байгаа жишээ. Гэтэл ирсэн жуулчин хоёуланг нь үзэх гээд дээ ч мөнгөө төлөөд үзэх гээд нэг дээрсэн байгаа байдаг тий. Тиймээс дараа жил дахиж ирээд тэмээний баяр нь үзэх хэцүү байхгүй юу? Ер нь бол жуулчид юу гэдгиймдээ нэг ирсэн газараа хоёр ирээд байх тохиолдол бол зөв миний өөрийн хийсэн судалгаа бол 100-96 он бол дахиж ирэхгүй гэдэг. Яагаад тэгэхээр нөгөө тэд чинь bucket list гэж байдаг. Өөр ингээд газрууд аялаа явдаг учраас тэгэхээр нэгэнт ирж байгаа хүнийг аль болох ингээд олон газруудаар үзүүлээ. Тэр хэмжээгээр л тэр хүн мөнгө зарцуулна шүү дээ. Ядаж бол хоол аавн тийм ор хоног гэж хэлнэ. Тэгээ энэ дээр нислэгийн компаниуд байна, тур операторууд байна. За энд мэдээж байршуулах хэрэгсэл за ресторанууд орох байгаа. Ингээд уялдаад ажиллавал зүгээр ингээд жошт буудлын хэдэн өрөө зарна эсвэл аялын компаниг хэдэн аялал зарна гэж харахгүйгээр комбинац болгоод харуул нэлээд үр дүнтэй байх юм шиг хамгийн гол нь энэ шүүмжийг маань жуулч нь хэлсэн байхгүй жуулч хэлсэн байдаг. Тэгээ бид нар бас бодох хэрэгтэй юм байна да гэж бодож ирсэн. Тэгээ таны саяны хариултан дээрээс л бас яг бодлоо л доо. Тэгээд яг юм комбинац болгоод гарах бол би тэрийн нөгөө юун дээр яг анзаарч ирсэн.
Өмнө нь бол яхаа бид нар нөгөө яг ингээд салбараараа найзалж нөхөрлөд явхад нөгөө туршлага үйлчилгээний яг одоо зочид буудлын юм ресторанд ажилладаг ингээд яг нэг төрлийн одоо ажил эрхэлдэг найзуудаараа ингээд нийлдэг ингээд салбарын тухай ярьдаг те бид гэдэг яг нөгөө одоо юу гэдгийг санал бодлоо солилцдог те уулзалтуудыг хийдэг байсан. Тэгээд сүүлийн яг өнгөрсөн жил би яг тур оператор компаниудад ажилладаг. Яг энэ аялал жуулчлалын аялал зохион байгуулдаг энэ залуучуудтай хамт өмнөгөө өрөөний сайн улсын аянд хамт явсан баг. Тэг яг тэр үеэр нөгөө нэг тэр хэд надад тур оператор талаасаа ийм байдаг тухай яриад би болохоор хотел талаасаа бол ингэж байдаг. Тэгвэл бид нар ингэх хэрэгтэй юм шүү гэдэг. Яг ийм нөгөө нэг ийм нетворкинг үүсгээд хоорондоо ярилцаад ирэнгүүт тэнгих хэрэгтэй юм гэсэн ийм санаанууд гарч ирдэг юм шиг санагд. Тэгэхгүй яг нөгөө бизнесийн нэг юм ажил хэрэгч уулзалт хоёр ширхний цаана ингээл дөнгөж анх танилцж байгаа хүмүүс те. Манай гэрээний үн бол ийм байдаг. Нийх нийлээ шууд ингээл салбарын хэмжээнд ярихгүй учраас те. Энэ салбарын бас юм ажиллаж байгаа хүмүүс маань юм нетворкинг хийж болж байгаа болохгүй байгаа юмнуудаа юм нээлттэйгээр нөгөө зангаагүйгээр гэдэг шиг те. Ингээд зохион байгуулж ярилцах юм бол эндээс агүй их гоё гаргалгаа, шин санаа, хамтын ажиллагаанууд бол гарах юм шиг. Тэгээ хамгийн гол нь бүгд ашиг болно шүү дээ. Тийм бүгд эцсийн зорилготой хүрнэ. Ер нь за одоо ковидын өмнөх зочид буудлын үйлчлэгийг ковидын дараах зочид буудлын үйлчлэгийг гэж баг яригдах болчиход байгаа шиг байна тийм. Би энэ дээр нөө зочид буудлын нөө хөдөлмөрийн аюулгүй байдал яг би тэр болгоно хүмүүсийн нүдэнд үзэгдэх билүүтэй. Тэгээд эрүүл ахуй талаар танаас асуусан. Ялангуяа ковидын дараа энэ эрүүл ахуй одоо шаардлагууд арай өөрөөр тавигдах байх. Ер нь аялал жуулчлал үйлчлэгийн салбар бол арай өөр л төвшөнд очих байх л та. Тэгээд тал дээр таны бодлыг сонсгосон юм. Тий. Одоо л нөгөө бид нар бүр хэлээд заашсан нөгөө new normal шин хэвийн байдал гэж орчуулж ах шиг байсан. New normal гэдэг зүйл рүү бол орж ийн гэдэг. Тэгээ саяхан нөгөө ковидын одоо тохиолдлууд Улаанбаатар хотод ер нь Монгол улсад ихсээд байгаатай холбоотой нөгөө зургтын мэдээ үзэж яхад 8 сарын одоо ихэнх үе гэхэд багасна. Одоо хяналтанд орно гэж байна. Тэгтээ энэ бол нөгөө манай амьдралд одоо томоо өвчнөд адилхан ингээд нэг хэсэг болоод үргэлжлээд явна. Энэ бол нөгөө COVID-19 гэдэг нөхөр маань нутаг буцахгүй, алга болчихгүй тэрус ингээл байж л байна бидний дунд амьдарч байна. Гэхдээ энэ бол хяналтанд орно гэж байна. Тийм учраас манай үйлчлэгээний байгууллагууд одоо COVID алга болно гэсэн хүлээлттэй биш. Харин COVID-ийн энэ тохиолдлыг одоо үйлчлэгээний байгууллагад эрсдэл ямар аль болох бага байлгах тал дээр л ажиллах хэрэгтэй юм байна гэж харж байна. Тэгээд зочид буудлын холбооноос гаргасан заавар бичлэг үзчихсэн YouTube дээр. Тэр бол агай надад их атайхан гоё санагдсан. Тэгэхээр үйлчлэгээний байгууллагаас маань тэр Монголын зочид буудлын холбооны гаргасан тэр зөвлөмж бичлэгийг бол үзчихмээр зүгээр байх эхлээд нь. Тэгээд гадны нөгөө нэг кейс артиклуудыг ингээ уншсан л да. Ер нь одоо юу болж ийн яаж ийн гэдэг. Тэнгүүд яг нөгөө зур санаа авах юм кейсүүд бол байгаад байгаа нь одоо жишээлх юм бол нөгөө ресепшн дээр ирээд чек ин хийх процессыг илүү захимжуулна те. Гарын үсгийг нь бид нар яг өмнө нь бол нөгөө registration хуудас буюу нөгөө нэг системээс хэлж гаргаж ирээд тэр хэлэгчээр гарын үсгийг зуруулаад тэр чинь нэг айгүй ойрын харилцаанд өрнө шүү дээ тэр процесс чинь те. Тэгэхээр нэг бол хаалт тавина. Эсвэл гарын үсгийг зуруулдаг юмыг нь таблетн дээр ингээд давдаг ч юм уу те. Арай зайнаас чек ин хийдэг ч юм. Эсвэл гараа нариутгахаас гадна нэг удаагийн бэлийг өмсүүлж агаад буудалд ороход нь чекинд нь нэг удаагийн бэлийг өмсүүлээд лефт бал одоо юу гэдгийг те өрөөнд орох төр процесс хүртэл нэг удаагийн бэлигээр одоо хангаж өгж байгаа тийм зааварчилгаа үзсэн. Тэгээд ер нь бол нөгөө эрүүл ахуй гэдэг энэ процесс ч өөрнөө зочид буудал энэ зүгээр ингээд цэвэрхэн харагдуулахаас илүү энийг гол нь хариуцах нь хаалтар гүйтгэн. Энэ хоёр өөр одоо үйлдэлхгүй одоо хоёр өөр зүйл хариуцах нь хаалтар гүйтгэн гэдэг энэ хоёр процессыг бол ерөөсөө мартаж болохгүй юм байна. Өмнө нь бид нэр зүгээр цэвэрлэгээний бодис одоо өнгөлгөөний материал ашигладаг байсан бол одоо цэвэрлэгээний бодисоо бид нар заавал ариутгадаг, хаалдар гүйтгэдэг ийм одоо бодис агуулсан. Тэг концентрац найруулж хэрэгэлдэг юм ахын хэрэглэнээсээ илүү яг энэ зочлог үйлчлэгээний салбарын мэргэжлийн цэвэрлэгээний бодисуудыг бол ашиглах хэрэгтэй юм байна. Ашиглаж иж энд одоо суугаад гарсан үйлчлэгч дараа ирж суугаад бол энэ орчин бол цэвэрлэл гэж. Дээрэс нь өмнө нь бид нар хотелууд маань 12 цагаас өрөөг нь хүлээж авсан бол стандартын дагуу цэвэрлээд 15 цагаас дараагийн зочныг оруулдаг. Одоо ерөнхий чек аут тайм тийм байдаг шүү дээ олон улсад тийм байсан бол одоо энийг ер нь нөгөө дээд одоо тэр юуны одоо сан цаг амсаа центр тавьж заавраар бол бизнесийнхаа 30% та ажил гэж байгаатай адилхан нэг зочиороо чек аут хийсний дараа тэр өрөөг одоо хэдэн хоног орчин те 48 цагаар ч юм уу дахин дараагийн цэвэрлэнэ яг стандартын дагуу ариутгах хаалдар гүтгэн. Гэхдээ дараагийн зочин авахгүйгээр 2 хонолдог байх хэвээр. Шууд 48-72 цаг ч юм уу
байлгаж агаад дараагийн зочныг тухайн үед тэгэхээр тэрийг системдээ зочаах боломжтой байдалтайгаар биш out of service ч юм уу те зочаах боломжгүй байдалтайгаар ингээ хадгалуул тухайн ээл цолгож байгаа ресепшнүүд маань одоо аюута тэрийг housekeeping зохион байгуулна гэсэн үг л айл өрөө хэд хоногийн дараа хүн авах боломжтой болох уу гэдэг. Тийм байдлаар зохион байгуулахгүй бол гişнээ одоо цэвэрлээд ингэсэн ч гэсэндээ дараагийн зочинд бол эрсдэл үүсгэж болохгүй те тэгээд ариун цэврийн ялангуяа ариун цэврийн өрөөний цэвэрлэгийг илүү одоо ерөө стандартаар 45 минут цэвэрлэдэг байсан нэг өрөөг болвол ариун цэвэр өрөөний ч юм уу ерөн цэвэрлэгээний одоо процессыг нь дахиж нягтлж үзээд те SOP цэвэрлэгээний одоо тэр процедур дараалалдаа юуг оруулж өгөх хэрэгтэй. Хариуцлага нь халдвар гүт ингээд арай өөр процесс нэмдэж авах гэдэг шүү дээ. Тэгэхээр 45 минут цэвэрлэдэг байсан бол 60 минут руу оруулдаг ч юм уу. Тэгэхээр ажилчдынхаа нөгөө shift буюу хуваар хэдэн өрөө тухайн өдөр цэвэрлэх үү гэдэг хуваарийн зохицуулалтаа хүртэл тэрийг стандартандаа оруулж өөртөө тестлж үзээд те болж юм болохгүй ингээд нөгөө цэвэрлэгээ одоо үйлчлэгээ хариуцлага журамд одоо хөдөлмөр аюулгүй байдлын дотоод журам гэж байдаг шүү дээ. Тэр журамдаа хүртэл шинжилэл өөрчлөлт хийгээд тэр тэргүй ковид гэдэг юм бол бидний дунд байж байхад тодорхой болчихлоо шүү дээ. Алга болно гэж хүлээгээд нэг хэсэг нэг тийм пак гэж байхгүй болчих. Вакцин дээлгүүл хөг гэж байхгүй болчих юм шиг байсан. Ингээд хамтдаа оршин тогтоох юм гэдэг нь айгу тодорхой болчихлоо тий. Тэр зөв тэднийг анхаарах хэрэгтэй. Ер нь өрөөнүүдийг тэгээд одоо шинэ ариутгаад нэг 48-аас 72 цаг баялаар энэ нөгөө буудлын өрөөний одоо шинэ ялангуяа оргил ачаалтаа зуны үед ч гэх юм уу борлуулалтанд яаж нөлөөлөх вэ? Тэр жоохон санаа зовмоор л асуудал шиг сонсогч байна л да. Яг одоо нөгөө ийд Өрлөж ирж шүү дээ. Тэр үед хүмүүс очин өрөөнд орох гэдэг захиалга байдаг. Гэтэл өрөө маань одоо баг 3 хоног хүлээх юм болж шүү дээ. Тэгэхээр нөгөө яг энэ үед чинь одоо ийм стандартыг одоо багтаамжийнхаа тий одоо нийт occupancy дээр багтаамж дүүргээлтийнхаа 30% нь ажиллаж иж энд бид нар одоо ажилтныхаа эрүүл аюулгүй байдлыг тий нөө үйлчлүүлэгчээс гадна бид нар чинь одоо төслөөчлөгийн салбарч ажилчдаа бүр номер 1 тавьж явах хэрэгтэй тий хин манай үйлчлүүлэлт захирал эзэн эсвэл менежер тэр одоо үйлчлэгч болгоныг кэрлээд яваад иж чадахгүй те. Тэгэхээр хин бидний үйлчлэгчийг кэрлэлтийн сэтгэл хангалуун байлгаад ингээ манай ажилч те. Тэгэхээр менежер болон эзэд үүрэгтэй ажилчдаа л номер 1 ингээд бодолцож явах хэрэгтэй. Тэгэхээр зэрэг нөгөө тэрэн дээр ажилчдын аюулгүй байдал эрүүл ах уу гэдэг бол ерөөсөө бас номер 1 зүйл ахгүй одоо үйлчлүүлэгчээс илүү дээгүүр тавих хэрэгтэй. Одоо манай салбарын хувьд бол үйлчлүүлэгч хаан гэдэг байсан ойлголт гоцрогдчиход байна шүү дээ. Тэгэхээр ажилчдын хаан тэр байдлыг нь бас бодолцож үзээ те. Нэгэнтээ мэдээж тэр нөгөө тохиолдлын тоомоо бас нөлөөлөх байлгүй те. Магадгүй сүргийн дархлаа гэдэг юм тогтоод өдөрт 2-3 мянгаар илрээд авахгүй болцсон үед бол заавал тэр нөгөө олон хоног өрөөг барих шаардлага бол гарахгүй болох байх яванда. Тэгэхээр зэрэг тухайн үеийнхаа нөгөө юу мэдрээд л явах хэрэгтэй болох байх. Тэгээд энэ жилдээ бол ер нь өнөөдөр бас тэр группээс харсан альбан бас мэдээлэлтэй нөгөө Turkish Airlines Монгол руу нислэгүүдээ бас цуцалж байгаа юм явж байсан шүү дээ. Бараг үнэн багтай группээр явж байсан учраас тэгэхээр гих мэтчлээ энэ жилийн хүлээлт бол угаасаа fully occupied буюу дүүрэн байх бол зураг байхгүй. Тэгэхээр зэрэг бид нар бол айл болох нөгөө стандартаа бариад эрсдлийг тооцоод тийм тэгж явах нь илүү дүүргэлт бол нөгөө орлого борлуулалтаас илүү чухал байна. Тийм. За зочд буудлын талаар хоёлаа ярьж маш сонирхолтой байна. Ерөөсөө урд нь анзаарч байгаагүй. Бид нар ч нэг ууштай байрлуулдаг, зарим аялал бол өөрсдөө хамт байрладаг. Гэхдээ яг нөгөө ажлын хүнд ачаал эдгээр зүгээр баг саг гадарлах яг сайн бол ойлгохгүй шүү дээ. Нийт хятад шорлог Малатын шүлний ресторанд орж байна. Хүйтэн пив халуун шорлогны төгс зохицлыг мэдрээрэй. Гайхалтай. Эбэд ардын зам эсрэг бол нийт. Буудал гэхээр яг бид нар нөгөө манай хүмүүс нөгөө голдуу Улаанбаатарын буудлуудыг л боддог юм шүү. За хөдөө орон нутагт бас ингээд аяллаар явж явах цаажуулчтай за өөр одоо олон улсын үйл ажиллагаа зохион байгуулах ч юм уу тийм майс тур ч юм уу явж явах хөдөө орон нутгийн буудлууд бас яригддаг. Тийм одоо хөдөө орон нутагт одоо сумын төвөдч буудлууд байна, аймгийн төвөдч буудлууд байна тийм ээ. Энэ буудлуудын талаар одоо стандарт үйлчлэгээ тийм эрүүл ах уу тэр тал дээр та бас судалгаанууд хийж исэн баг. Тур оператор компанид ажиллаж байгаад яг тэндээсээ манайх нөө шин төсөл рүү ороод зочд буудлын нэг юу руу орж исэн. Зочд буудлын систем хийх тэм төсөл рүү орж исэн. Тэгээд тэр төслийнхаа хүрээнд болохоор орон нутаг аймагуудаар маш их явсан. Аймагуудын одоо зочд буудлуудыг бичилж уулзаж стандарт одоо тэр системийн нэвтрүүлэх ажлаар их явж исэн. 13 4 онд юм уу байсан. Тэгээд яг тэр үед болохоор байсан
анзаарч ирсэн зүйл болохоор орон нутагт ерөнхийдөө зочид буудлууд маань юу нөгөө гоё хөгжил, гоё үйлчилгээ байтугай компьютерч байдаггүй тийм байсан. Ер нь бол орон нутгийн буудлуудад. Харин сая би яг 20 оны 100 хавард ер нь юун дээр орон нутгуудаар бас сургалтаар явсан. Яг тэгэхэд бол анзаарагц одоо энэ хэдэн жилийн дараа интернет 6-7 жилийн дараах дүр зураг гэхэд бол маш одоо харцангуй маш одоо хөгжсөн надад анзаарчихсан. Тэгээд бүгдээ одоо гэдгийг нэм гой бүтээн байгуулалт хийчихсэн. Шин зүйл рүү одоо шин юм нэвтрүүлээ, шин сургалт авъя те хөгжиж үйлчилгээний стандартуудыг юм хэрэгжүүлэе гэдгийг бол маш сайн ойлгож эхэлж байгаа. Гэхдээ нэг анзаараад ерөөсөө анханасаа бид нар бодох ёстой юм маань юу вэ гэхээр тухайн орон нутагт ирж байгаа тэр зах зээлээ өөртөө мэдэрчээд тэр буудлыг ингэж одоо барих ёстой юм шиг санагддаг байхгүй. Үнэхээр тэр аймгийн төвд өндөр одоо хотод ингээ баригдсан ч юм олон улсад энэ тэнд ингээ гой байдаг тэр шилэн өндөр олон давхар байшин хэрэгтэй юм уу? Эсвэл нөгөө зам зуур өнгөрч явах одоо мотел гэж ярьдаг штэ тий гадаана гой паркинтай 2-3 давхар өндөртэй бүх цонхон нөгөө паркинг руугаа харцсан ийм зохион байгуулалттай гой халуун устай маш тухтай ортой хоол сайтай тий өглөөний хоол сайтай тэгээд дээрээс нь тэндээс нь тэр нөгөө замын гой одоо зөвлөгөө үйлчилгээ авчдаг тийм одоо байр сууц энэ төрөл байх юм уу эсвэл юм гой өндөр үнэтэй тансаг зэрэглэлийн тийм байх юм уу гэдгээ манай орон нутагт үйл ажиллагаа одоо буудлын бизнес эрхлэж байгаа хүмүүс маань урьдчил зах зээлээсээ мэдэрч иж буудлаа барих хэрэгтэй юм шиг. Тэгэхгүй нөгөө би яг өнгөрсөн жил нэг буудалд сургалт хийгээд 7 хоног болсон байхгүй. Тэгээд тэрэн дээр юу ажиглагдсан гэхээр манай байсан буудал маань болохоор зэрэг маш их өндөр зэрэглэлийн зах зээлийг бол харсан. Учираас өрөөний төрлийн ангилахтаа болохоор зэрэг өндөр зэрэглэлийн нөгөө том те дотроо хоёр яг нэг орон сууцтай адилхан те зочны өрөөний хэсэгт амтлах өрөөний хэсэгт уулзалт хэсэг тийм том өрөөнүүд аяг төлөвлөсөн. Тэгээ сингл өрөө бол байсан боловч яг тухайн зах зээлдээ бол сингл өрөөний эрэлт өндөр байсан баг. 7 хоног ингээд сургалт тэгээ би яг фронт офис дээр бүтэн байхад дандаа энгийн өрөө дамжин өнгөрч байгаа хүмүүс ч юм уу те дандаа манай дотоодынхаа илүү байсан учраас энгийн өрөө хүсэжсэн. 80,000 хүнтэй. Гэтэл үлдсэн өрөөнүүд нь 200,000 те. Яг тухайд манайврыг л 200,000 өрөөнд та тал өндөр дискаунт аваад орж болно гэд сул байгуурыг айлуулах зарах гэдэг шүү дээ. Иймэрхүү нөгөө нэг бодлогын чанартай тухайн үедээ шийдвэр гаргаж болох ч гэсэндээ хэрвээ тухайн одоо зах зээл дээр өндөр зэрэглэлийн өрөөг худалдан авах чадвартай хүмүүс тэр болго ирээд идэг бол 5-10-аар нь тийм олон өндөр зэрэглэлийн өрөө барих шаардлага байна. Одоо хуваарлах шаардлага байна уугүй юу ч гэдэг юм уу те. Орон нутгийн хувьд бол энэ тал руугаа анханасаа бүр сайн тооцох хэрэгтэй. Тэгээд дээрэс нь боловсон хүчний асуудал дахиад тэнд маш том асуудал болох байхгүй юу? Яг өндөр мундаг зэрэглэлтэй буудал манайх одоо 4 хоттой буудал болгож байгаа гэд ингээд эцэст нь бодсон төсөөлсөн гоё те ингээд энэ салбарын хөгжил маш чухал. Гэхдээ тэр 4 хоттой юм уу 5 хоттой зочид буудлын үйлчилгээний одоо үйлчлэгийг үзүүлэхэд бэлэн хангалттай боловсон хүчин тэнд байна уу? Тэрийг харах хэрэгтэй. Эсвэл үнэхээр зорьсон бол хотоос бэлэн баг авчирч ажиллах гад байна уу гэдэг юм уу те эсвэл авиж сургах гад байна уу сургаж байгаа бол одоо нээлтээсээ хэдэн сарын өмнө хүмүүс авижсан байх юм сургацсан байх юм гэдэг юм уу тэр төлөвлөлтүүдийг нарийн тооцож авахгүй бол нэг юм буудал гэхэрэл цөм хийгээд ингээл зүгээр нэг өрөө ингээл нураал 200-300 мянгаар зараал пүм гэл амар их мөнгө болчтой юм шиг харахгүй бол анханасаа тэгээ зөв төлөвлөстэй гэж орон нутагт боддог. Одоо гэхдээ манай дотоодын аялал жуулчлал ковидын нөлөөгөөр амар гоё хөгжих суурь ингээд өссөн үсэг тавигдчихлаа тий. Join.me платформоор хүмүүс онлайнаар аялал худалдаж аваад хорон нутаг руу аялах юм соёлд айгүй урдан орж штэ. Тэгэхээр яг энэтэй адилхан манай Монгол дотоодын заавал гадаадын хүмүүсийг харахгүй тий. Дотоодын аялагч нар мөнгө төлөөд тухайн одоо буудалд байрлах одоо юм ирмэлцэлтэй болсон тий. Нэг хэдэн дөрөв илүү төлөө 5 тухыг илүү үздэг болсон. Ийм үед дотоод орон нутгийн буудлуудын бол хэрэгцээ маш өндөр. Гэхдээ гол нь тэнд үзүүлэхэд байгаа үйлчилгээ чинь зах зээлтэйгээ хэрэглэгчтэйгээ нийцэх ёстой. Дээрээс нь тухайн одоо үйлчлэгийг үзүүлэх манад хангалттай ажилтан хүний нөөцөд тооцох ёстой. Үгүй гэвэл хүний нөөц хангалтгүй байвал why not зүгээр 3 од ч юм уу те зэрэгэлтэд дундаж байнга дүүрэн байх тэр зах зээл рүү харсан тийм энгийн юм байж болох байхгүй. Эбидантуудын зам эсрэг тул meet and meet. Улс төр нөгөө нэг намайг сонирх үйлээ би улс төрийг сонирхгүй ч гэсэн улс төр намайг сонирхоод байна гэдэг шиг яг буудлын юун дээр яалтч улс төрийн юм харах стайл юм байл л те. Угаасаа нөгөө нэг тухайн жилийнхэн одоо борлуулалтын төлөвлөгөө гаргахтаа бид нөгөө улс төрийн нөлөө хууль орчин яаж өөрчлөгдөж чинь улс төр яаж өөрчлөгдөж чинь гэдэг бид судлах стайл болдог шүү дээ өмнөх жилдээ дараа жилийн төлөвлөхийн тулд. Тэгэхээр тэрэн дээр нөгөө нэг улс орны шинжтэй ямар одоо цахилгаан станцууд барина гэж яригддаг жишээ нэ те. Тэгэхээр тийшээ
эрвээ баригдах байгаа бол одоо энэ урсгал ийшээ нэмэгдэх юм байна гэдэг юм уу те. Нөгөө тэрийг бас нөгөө өөрөөсөө хол гэж харлахгүйгээр манай бодлын менежерүүд маань бас аягүй сайн судалж мэдээлэл сайтай байвал зүгээрээ юм билээ. За танд баярлалаа. Миний зүгээс ерөнхийдөө бэлдсэн асуултууд маань яг асуух гэж бодож исэн зүйлүүд маань дуусчлаа. Зүгээр магадгүй миний асуугаагүй таны яг одоо энийг яриа та хэлээ та гэж бодож исэн зүйл байгаа бол манай микрофон танд нээлттэй. Баярлалаа. Бүр нам халаад бүрээс ярьж өглөө. Тэгээд ер нь бол зүгээр надад манай яг одоо энэ нөгөө салбар чи өөрөө үйлчлэгээний салбар өөрөө Монголд шин салбар шүү дээ тий. Одоо л бид нар ингээд хамтдаа хөгжөө явж байгаа. Одоо гадны хүмүүс ирж сургалт хийж юм те сургалт одоо ковид гэдэг бас хүмүүсээ ирэхгүй байна. Тэгээ манай энэ яг салбарын чиглэлийн үйлчилгээний сургалтууд ордог байгууллагууд ингээд агуугаа нэмэгдэж байна те. Тэгэхээр зэрэг ингээд хамтдаа хөгжиж байгаа энэ үедээ бол бид нар бас өөрсдийнхөө мэрэгжлийг аягүй сайн сурталчилж олон нийтэд зөв ойлголт өгөх хэрэгтэй юм шиг санагддаг нэгдүгээрт нь. Тэгээд байгууллагууд манаас нөгөө хүний нөөцөө бас аягүй сайн номер 1 болгож чухалчилж харж тэднэрт чиглэсэн тэр одоо сэтгэл хангамжтай ажлын байран дээр доктортой байх тэр одоо боломж болцоог энэ одоо өгөх тэр анхаарч одоо өгстэй юм шиг байна. Хэрвээ тэр нөхцөл өөрөө бүрдээд ирэх юм бол ажилчид ажлын байран дээр аягүй сэтгэл хангалуун үйлчлж байгаа тэр хүмүүстэй сэтгэлээсээ одоо тэр стандарт журмынхаа дагуу үйлчлээд ингээ явчихаар үйлчлэгийн салбар аяндаа өгч. Яагаад энийг хэлээд байна гэхээр нөх хэд хэдэн газруудад сургалтыг явж байхад ажилчид ингээд ярьдаг байхгүй. Ер нь ажлын байранд аягүй сэтгэл хангалуун бос манай захирал ямар би ямар нэг чухал хүн юм биштэй ч гэдэг юм үү те. Тим хүнээс гарч байгаа хоолойны дуу уцаа ахта front office те яаж туслах уу гэдэг ингээ хоолойны дуу хоолойнд хүртэл өөрчлөлтдөг. Үнэхээр энэ мэрэгжилтэй бүр одоо дурлцсан хүүхдүүд ажилдаа яаж ханддаг вэ гэхээр менежерээ би одоо ингэж байгаа тэгж байгаа энэ чиглэлээрээ цаашаа сурж байгаа гэл ингээл агуу гоё юм энтузиастик те. Тэгэхээр эднэрээс гарч байгаа үйлчлэгээр агуу гоё гардаг байхгүй мó смүүттэй нэг гоё мурсаал гоё өөртөө өөр ирэхгүй гардаг. Тэгэхээр салбарыг гоё хөгжүүлж байгаа ийм гоё бүтээн байгуулалтууд хийж байгаа эзэд манай ажилчдаа сайн кэрлээрээ ажилчдаа бүр юм буудлаараа ресторанаараа үйлчлүүлэх тэр эрхийг нь хүн болгонд олгоод үзүүлсэн байвал зүгээр идэм билээ. Нэг удаа тэр буудалтаа өөрөө үйлчлэгээ аваад үзсэн хүүхэд хүн ингэж үйлчлэгээ авд юм байна гэдэг юм уу. Ресторанд хоол зөөж байгаа хүүхдүүд маань менюн дээр байгаа бүх хоолыг өөртөө амсаад үзсэн байх хэвээр. 40 давжаад өгтөө үжээ тэр хоолыг энэ нэг ийм амттай гардаг, ингэ харагддаг гэдэг юм уу. Тэргээ мэддэг. Тэгээд одоо буруу гарсан, буруу тавглалтаа, буруу презентацтэй хоолыг галтаондоо шаардлага тавьдаг ч юм уу. Тийм нөө чадвар юмд сурахын тулд одоо бүх ажилчтайгаа гоё бүх үйлчлэгээгээ өөрсдөө нь авахулж, мэдрүүлж тэр орчинд нь өөрсдийг ингэж оруулж иж манай яг энэ үйлчлэгээний салбар бол цаашаа хөгжин ерөөсөө суурь нь бол ерөөсөө л тэр юм шиг надад санагддаг. Тэгээд урьж оролцуулсанд баярлалаа. За баярлалаа үзэгчдээ. За ингээд өнөөдрийн бидний ярилцах сэдв энэ төрөйд дуусчихсан. Өнөөдөр бид нэр зочд буудлын үйлчилгээ, зочд буудлын стандарт, за зочд буудлын ажилчдын одоо хүний нөөц хэр доктортой байх уу, за ковидын дараах үйлчилгээ ямар байх уу гэдэг сэдвүүдээр ер нь ярьлаа. За заавал яригдах ёстой сэдв гэж бид нар бодсон. Яагаад гэвэл аялал жуулчлал өөрөө зочд буудал байршуулах хэрэгслээс салгаж ойлгоно гэдэг нь өөрөө учир дутагдaltaй. За ингээд бидний өнөөдрийн подкаст ингээд дуслаа. Танд баярлалаа. За үзэгчдээ ингээд дараагийнхаа подкастаар бүгдээрээ уулзцаая.